Зяа сайн байцгаана уу? Хоббацыг хойлоудаар юу вэ? За, Сидней Свини гэдэг жүжигчин байгаа тийм ээ. Сая 9 сарын 12-нд 27 оноос үзсэн яг Prime дээр байгаа жүжигчин. За, сарын өмнө American Eagle гэдэг жинсний судалгаанд тоглоод нэлийн бүлийг бис. Яга бүлийг эзэсний мэдхгүй эмэгтэйчүүд ямар ч хэлсэн дургүй байсан. За, энэ судалгаанд ойролцоогоор нэг 500 мянгаас 2 сая долларын цалин авсан гэж байна. Энэ бол яг залуу жүжигчинд бол том дүн. Нэг кинонд тоглох хэмжээний дүн бохгүй юу? Тэгсэн Болливуудтэй энэтхэгийн кино зах зээлээс 45 сая евро буюу 65 сая долларын цалин авсан. Манай нэг кинонд тоглоод өгөөч. За тэгвэл энэ жил нийлүүлсэн кинонуудад Холливуудын жүжигчид хэдэн долларын цалин авсан бэ гэхээр Substance гэдэг кинонд 5 сая долларын цалин авсан. Яг ижлэн гол дүртэн тоглосон Margaret Qualley гэдэг яг Sweeney-тэй ойролцоо яг тайм болж байгаа жүжигчин 400 мянган доллараар тоглосон. За, Pamela Anderson-тай хамт тоглоод байгаа Liam Neeson гэдэг тийм Naked Gun гэдэг ремейк кино байгаа шүү дээ. Энд 5 сая доллараар тоглосон. Michael B. Jordan бай Sign-аас 2 гол дүртэн зэрэг тоглож байгаа мөртлөө 5 сая долларын цалин авсан. Энэ жил хамгийн том дүнтэй цалин авсан гэх юм бол Jason Momoa Minecraft кинонд 12 сая доллараар тогсон. Гэтэл Bollywood Sweeney-д 65 сая долларын цалин авсан. Яах вэ?